Нэг хоёр. Эйв. За. Өнөөдөр та бүхэндээ амлсан ёсороо хувийн эрүүл мэндийн даатгалын тухай та бүхэндээ хуваалцах болно. Миний хувьд ажил эрхэлдэг. За ажил эрхэлдэг болохоор угаасаа эрүүл мэндийн даатгал автоматар төлөгддөг. За тийм хэдий боловч би сүүлийн 2 жил эрүүл мэндийн хувийн даатгалыг давхар хийлгээд явж байгаа. За тэгээд та бүхэндээ энэ хувийн эрүүл мэндийн даатгал ямар ач тустай, ер нь яаж үр ашигыг хүртэж хэрэглэж болдог талаар та бүхэндээ хуваалцъя гэж бодоод хуваалцаж байгаа. За тэгээд хувийн эрүүл мэндийн даатгалыг жил бүр тогтмол хийлэгдэх хүмүүс байдаг гэж магадгүй, хийлэгдэггүй хүмүүс ч гэж магадгүй. Тэгээд хийлэгдэх хүмүүс байх юм бол бас ямар даатгалын компаниар хийлэгдэг, ямар тохиолдлууд байдаг, ямар боломжууд байдаг талаар бас давхар хуваалцаарай гэж хүсмээр байна. За хэрвээ хувийн эрүүл мэндийн даатгал огт хэрэгэлдэхгүй, сонирхож үзээгүй хүмүүс байх юм бол та миний энэхүү бичлэгийг дуустал нь үзээрэй. Би сүүлийн 2 жил 2 өөр даатгалын компаниар даатгалаа хийлгэж байгаа. За сонгон авч байгаа даатгалын багц нь хүртэл одоо 2 өөр төрлийн гэсэн үг. За тэгээд эхний жил буюу 2024 онд хийлгэсэн миний даатгал ямар даатгал байсан бэ гэхээр за хувийн одоо эмнэлгүүдэд очиж үйлчлүүлэхэд багцын хүрээнд үйлчлүүлнэ. За тэгээд жишээ нь одоо 50 сая төгрөгийн багц одоо хамгийн үнэтэй багцыг авлаа гэхэд жилийн хурамж нь 750 орчим мянган төгрөг болж исэн санаж байна. За тэгээд тэрэндээ багтаагаад одоо хагалгаа олтууд тэгээд шүтүү олтууд гээд ингээд нөгөө багцсан дотроо үйлчилгээний лимиттэй байдаг гэсэн үг. За тэгээд шүд гэхэд 250 мянган төгрөгийн үйлчилгээ авах боломжтой даатгалаараа гэдэг ч юм уу те. За эхлээд би одоо эмнэлэгтээ үйлчлүүлээд хувьяасаа төлбөрөө гаргаад одоо эрүүл мэндийн үйлчилгээг авна гэсэн үг. За миний хувьд болохоор тухайн үед би хотоодны дуран болон шулуун эцсний дуран хийлгэжсэн. За тэгээд тэрэндээ холбоотой эм тарианы зардал болон дурангийн үйлчилгээ аваад за 1 сая гаруй төгрөг болж исэн хувийн эмнэлэг дээр хийлгсэн. За тэгээд тэр төлбөрөө төлөөд эхний ээлжинд төлөөд тэгээд даатгалын компани руу материалаа явуулаад түүний ар дээр одоо даатгалын компаниас маань буцаан олголтын нөхөн төлбөр бараг 95% нь эргэлж надад олцсон. За тэгээд тэр жилдээ бол би зөвхөн эрүүл мэндийн даатгалаа зөвхөн тэр хэлбэрээр нь ашиглаад өнгөрсөн. За 25 онд буюу өнгөрсөн жил даатгуулсан даатгалын маань нэг онцлог нь юу байсан бэ гэхээр мэдээж бас хамгийн үнэтэй даатгал буюу 50 сая төгрөгийн багцын даатгалаар даатгуулсан. За тэгээд тэрэн дотор нь мэдээж гинти осол болон одоо хагалгаа одоо төрөх багц, за тэгээ шүдний багц гэх мэт янз бүрийн багцууд багцсан байсан. Нэг гоё юм 500 мянган төгрөг хүртэлх одоо шүдний үйлчилгээ авч болохоор байсан. За тэгээд жирэмсний багц нь болохоор 2 сая 500 мянган төгрөгийн жирэмсний багцын үйлчилгээ авч болно. За нэг онцлог нь юу байсан бэ гэхээр яг гэрээтэй хувийн одоо эмнэлгүүдээр нь үйлчлүүлэх юм бол шууд даатгалтай гэж хэлээд мөнгө төлөхгүйгээр шууд одоо үйлчлүүлэх боломжтой байсан нь маш их таалагдсан. За тэгээ шууд одоо жишээ нь интермед эмнэлэг дээр гэрээтэй учраас би интермед эмнэлгээс очиж одоо үйлчилгээ авъя. За би хотоодны дуранд оръё гэж бодох юм бол би даатгалтай гэж хэлээд төлбөр төлөхгүйгээр шууд даатгалаараа үйлчилгээгээ аваад гар авчин эмнэлэг болон даатгалын компани хоёр хоорондоо төлбөр тооцоогоо хийн гэсэн үг юм байлээ. Тэгээд тэр нь маш их таалагдсан. Нэлээд хэдэн чанартай хувийн эмнэлгүүдийн юу байсан. Лист чагсаалт байсан. За тэгээ би болохоор 25 оныхон багцыг яаж ашигласан бэ гэхээр эрүүл мэндийн эмнэлэг твтэж үйлчилгээ авсан. Улсын эмнэлэг твтсэн. За тэгээд улсын эмнэлэг твтэн эмчилүүлсэн орооногийн төлбөр болон шинжилгээний төлбөр, эм тарианы төлбөр, гаднаас судалтай авч байгаа эм тарианы төлбөр хүртэл эргүүлэн авсан байгаа. За мөн одоо шүдний үйлчилгээ авсан. За мөн одоо тэрхүү даатгалын компани маань ямар ч шүдний эмнэлэгтэй гэрээгүй байсан учраас дурын шүдний эмнэлэг дээр хурж очиод эрүүл мэндийн үйлчилгээ аваад тэгээд нөхөн төлбөрөө ихо материалыг явуулаад нөхөн төлбөрөө авах боломжтой байсан. За тэгээд одоохондоо бол би яг нөгөө гэрээтэй шууд нөхөн төлбөр авах
нөгөө эхлээд төлбөрөө төлөө дараа нь хүн төлбөрөө олж авах боломжтой тийм хувийн эмнэлгүүдээр нь бол үйлчлүүлж амжаагүй байна. Гэхдээ тийм боломжууд байдгийн байлээ. За тэгээд одоо улсын маань эрүүл мэндийн даатгалын сан угаасаа одоо мөнгөгүй болсон гэдгийг аль биесээр зарласан байгаа шүү дээ, тийм ээ. За тэрнтэй холбоотой би бас улсын эмнэлгээр үйлчлэгээ аваад ингэ явж байхад эрүүл мэндийн даатгалтай багт юунууд нь дууссан, даатгалтай шинжилгээ энэ дууссан гэд одоо нөгөө дугаар бичдэг хүмүүс нь нөгөө төлбөр энэ авдаг хүмүүс нь тэгээд байсан. Тэгээ эмчнэр одоо ингэ нөгөө юу яаштай тим шинжилгээ өгнө даатгалгүй төлбөртэй болон даатгалтай гэдэг ингээд хоёр янзаар бичдэг юм байлээ. Тэгээл эмчнэр болохоор шууд даатгал нь дууссан шууд төлбөртэйгээр л юу яах нь шүү шинжилгээг өгөх нь шүү гэлдэгжсэн. Тэгээд улсын эмнэлэг учраас хайрцангуй төлбөр мөнгө баг гарсан хэдий боловч бас хөөхөн төлбөр гарчилжэл байна лээ. За тэгээд би тэр төлбөрөө эргүүлээд материалаа бүрдүүлээд даатгалынхаа компаниас нөхөн төлбөрөө авсан байгаа. Би хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ аваагүй байсан бол магадгүй би зүгээр л эрүүл мэндийн даатгалын одоо нэгдсэн одоо тэр даатгалтай найдал явж исэн бол би одоо тэр мөнгнүүдээ тэр их гаргасан зардал мөнгнүүдээ эргүүлж олж авч чадахгүй байсан байх гэж бодож байгаа. За бараг нийт дүнгээрээ 25 онд эрүүл мэндийн үйлчилгээ бараг сая гаруй төгрөг нэмжлэгээ болцсон байгаа байхгүй юу? Тэр чинь урьдчилсан сэргийлэх үйлчилгээ ороогүйгээр шүү дээ, тий. За тэгээд урьдчилсан сэргийлэх үйлчилгээний багц нь бас давхар орчдөг юм байлээ. Тэгэхээр хувийн эрүүл мэндийн давхар даатгал сонирхоод үзээрэй, хийлгээрэй гэж хэлмээрэн. За энэ жилийн хувьд гэх юм 25 оны даатгалын хувьд гэх юм бол миний даатгал бараг юу лээ? Сая 200 боллоо. Би тэгтээ нэг нэмэлт багц авсан байсан. Тэрнтэй холбоотойгоор юу багцсан жоохон шимтгэл нь өндөр төлсөн. За тэгээд бүх даатгалын компаниуд тийм байдаг гэж магадгүй. Гэхдээ миний одоо үйлчлүүлсэн хоёр даатгалын компани хоёулаа хувааж төлөх боломжтой байсан. За тэгээд ер нь бол эрүүл мэндийн даатгалын сан хоосорсон байгаа. За тэгээд бид нар одоо эрүүл мэндийн ямар нэгэн шаардлагатай үйлчилгээ авахын тулд зарим тохиолдолд хувийн эмнэлэг дээрээс яаралтай үйлчилгээ хурдан шуурхай авч болж байна. За зарим тохиолдолд заавал улсын эмнэлгээ үйлчилгээ авах шаардлагатай болдог. За энэ тохиолдлуудад тийм ээ эрүүл мэндийн даатгалын цангаас хөнгөлөгдөх хэсэг байна. Хөнгөлөгдөхгүй хэсэг гэж бас байдаг. Одоо нөгөө даатгал нь мөнгөгүй болчихсон гэдэг. За юу гэсэн бэ? Сүүлд эрүүл мэндийн даатгалын сан хувийн эмнэлгүүдэд нэлээд олон тэр бумын өглөгтэй гарсан гэж 25 онд өглөгтэй гарсан гэж сонсогдсон шүү. Тэгэхээр 26 онд бас нэлээд одоо чанга жил байх бах гэж бодож эрүүл мэндийн салбар бол тэгэхээр одоо хүн бүр одоо хамгийн чухал зүйл болох эрүүл мэндэд маш сайн анхаарч давхар эрүүл мэндийн даатгалыг сонирхоод үзээрэй гэж хэлье. За энэ удаад би даатгалын компаниудыг сурталчлах гэсэнгүү. За тэгээд өөрийнхөө даатгалсан компани гэж гисэн одоо нэрийг нь одоо нууцлаад үлдээе. За миний гол хэлэх гэж байгаа мессеж юу вэ гэхлээр одоо улс маань ингээд мөнгөгүй болсон эрүүл мэнд гэдэг зүйл маш чухал одоо хойшлуулж болохгүй ийм чухал зүйл. Одоо тэгээд хизээч бид нар эрүүл мэндийн байгууллагаас үйлчилгээ хизээч авч магадгүй шүү дээ тий. Тэгэхээр одоо ингээ хувааж төлөх боломжтой сард 160 мянган төгрөг ингээд 160-200 мянган төгрөгөөр хувааж төлж агаад ингээд дуусгаад даатгалын компаниудаас нөхөн төлбөр авах юм бүрэн боломжууд байгаа шүү. Тэгээд мэдээж давхар ингээд нөгөө санхүүгийн эрсдэл хүлээхгүй байх үднээс одоо тиймэрхүү одоо даатгалын компани найдвартай даатгалын компани сонгороо гэж та бүхэнд хэлмээрэн. За даатгалын компаниудын сонгохдоо юуг анхаарах ёстой вэ гэвэл миний хувьд шүү дээ та бүхэнд туршлагаасаа л хэлж байна. За миний хувьд бол эргүүлж нөхөн төлбөр олгож байгаа хугацаа маш чухал санагдсан. За хоёрдугаар гэх юм бол нөхөн төлбөрөө хэр сайн эргүүлэн олгож гин вэ? За тэгээд одоо тий нөгөө материалууд ингээд бүрдүүлээд авчиад өгдөг. Тэгэнгүүт одоо нөгөө нэг даатгалын мэрэгжилтэн хүлээж авч байгаа мэрэгжилтэнгүүд нь хэр сайн тантай эргэх холбоотой байна вэ? Хүний нөөц нь бас маш их чухал юм бэлээ. За тэгээд мэдээж тэр даатгалын багцууд маш чухал. За тэр багц дотроо ямар үйлчилгээнүүдийг яаж авч болох талаар
мэдээллүүд байдаг учраас тэрэндээ маш сайн танилцаарай. Тэгж жагаад багцаа сонгороо гэж хэлмээр байна. За миний хувьд одоо 2026 оны 4 сарын 28-нд даатгалын хугацаа маань дуусах юм байлаа. Тэгээд даатгалын хугацаагаа дуусгахаас өмнө бас шаардлагатай эрүүл мэндийн одоо үйлчилгээ юмнуудаа, урьдчилан сэргийлэх юмнуудаа, үйлчилгээнүүдээ бол авсан. Ер нь бол 26 онд гэр бүлийнхнийгээ бас даатгуулъя гэсэн бодолтой байгаа. Давхар даатгуулъя гэсэн бодол бол төрж байгаа. Яагаад вэ гэхээр гэр бүлийнх маань ч гэсэн маш чухал учраас тэгээд энэ хүмүүс ч гэсэндээ тэгээд бүгдрөө л нэг санхүүтэй хүмүүс шүү дээ. Тийм учраас санхүү болон сэтгэл санааны хувьд одоо эрсдлийг одоо хамгийн бага байлгах зүйл бол даатгал юм байна гэж бодож байгаа. За тэгээд хэдий улсад эрүүл мэндийн даатгал төлж улсын эмнэлгээс одоо даатгалаараа төлбөртэй чанартай үйлчилгээ зарим тохиолдолд хөнгөлүүлээд ингээд авдаг ч гэсэндээ одоо нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдал бас хүнд болж байгаа. Энэ цаг үеүүдэд бас давхар эрүүл мэндийн даатгалыг сонгож үйлчлүүлж одоо өөрийнхөө санхүү болон эрүүл мэндийг хамгаалаарэ гэж уриалмаар байна. За тэгээд энэ удаад та бүхэндээ эрүүл мэндийн даатгал болон эрүүл мэндийн даатгалаас авсан нөхөн төлбөрүүдийн талаар эргүүлж олж авах боломжуудын талаар даатгалын компаниудын ямар багцууд байдаг талаарх мэдээллүүдийг өөрийнхөө туршлагын хэмжээнд баг зэрэг хүргэлээ. За эдгээр одоо даатгалын үйлчилгээнүүдийг бол миний би яг өөрөө 100% даатгуулад авсан ийм кейс байгаа шүү гэдгийг хэлье. За тэгээд дараагийнхаа бичлэгээр та бүхэнтэйгээ дахиад бас өөрт тохиолдсон боломжтой хэрэгжүүлж болохоор зүйлсүүдийг хуваалцъя. За энэ удаагийн бичлэгийг нэрээр өндөрлөж байна. Зүр баяртай.